Мэцхан манай багийнхаа өнөөдөр Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбоонд ирсэн байна. Ингээ бяцхан хөл бөмбөгчтэй хамт нэг сургалтын өдөр нь хэрхэн өнгөрдөг болоо энэ хэд маань хэр сайн гол хийдгийг харахаар ирчээд байж байна. Тэгээд ерөөхдөө дөрөв хүүхдтэйг нэлээ найз боллоо. Тэгээ хоёр багшиг нас хэрхэн ажилтгийг харлаа. Тэгээ ерөөхдөө сүхвэ багшаас эхлүүлээд ер нь хүүхдүүдтэйгээ ажиллахад ямар байдаг вэ? Үйл ажиллагаа нь ямар шатандаа явж байгаа вэ гэдээ хэдүүлээ гоё ярилцаад эхлэе. За юун түрүүнд бас хүрж ирсэнд баярлалаа. Тэгээд ямар ч харсан баг бидний нэг өдөр бол маш их шүвчтэй, хөгжилтэй, баяр баясгалаар дүүрэн ийм өнгөрдөг байгаа. Тэгээд ерөнхийдөө бол манай давс руу ах маань бол надад энэ одоо сайхан газар те энэ сайхан хүүхдүүдтэй гээд багшлах тасчлуулж хийх өгсөн саналыг тавиад миний хувьд бол хэрэгэлцэх зүйлүүгээр хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ягаад гэвэл хүүхдүүд бол хүүхдтэй ажиллана гэдэг бол тийм энэ маш олон ажил дундаас тийм хамгийн тийм одоо тийм гэгээлэг тийм одоо тийм артлантай сайхан сэтгэл төрүүлж чаддаг тийм ажил байдаг. Тэгээд яг ямарс хараагийн бэрхшээлтэй бэрхшээлгүй гэж ялахгүйгээр ямар ч эхлэл дээр ингээд хөл бөмбөгийн спортод ингээд те нэгдэж байгаа нь бол надад гайхалтай санагдаад. Тэгээд би өөрөө бас энэ спортыг судлаад дэлхийн аварга, олимпийн наадам гэдэг тэр том тэмцээнд ингээд харахад бол ингээд хараагүй ингээд хүн ингээд нүдэ боочоод ингээд тоглоод улсынхан шигшээ багаас те төрхөн дуулыг сонсоод тэгээ гол оруулаа баярлалаа явж байгаа нь бол үнэхээр гайхалтай санагдсан. Одоо анхны дөрвөн шам маань ингээд сууж ингээд энэ дөрвөөгөө ингээд 10 жилийн дараа гэтээ маш сайн хөлбөмбөг бүчин болохын төлөө ямсан ажил эхлүүлээд ингээд явж байгаа. Одоо Монголын хараагүйчдийн хөл бөмбөгийн албаны одоо үүсгэн байгуулагч Даазэр ахаас одоо хэдүүл яг үйл ажиллагааныхын талаар хідэнээс эхэлсэн болон одоо цаашид зорж байгаа зорилтын талаар яг тодруулъя. Та бидэрт мэдээлэл өгөөч. За баярлалаа. Тэгээ миний хувьд өмнө хөл бөмбөгийн шүүгч байж байгаад харамслагаар одоо харааны бэрхшээлтэй сул хараатай юм болсон байгаа. Тэгээ хараагүй хүмүүс ямар спортын одоо спортоор хичээллээд байна. Одоо яаж одоо багийн спортоор хичээлж байна. Энийг ер нь бол ингээд судалж үзсэн. Тэгээ яг энэ дэлхийд бол энэ хөл бөмбөгийн спорт бол үнэхээр маш өндөр хөгжилтэй байдаг. Монголд хараахан хөгжөөгүй байсан судалж үзсэн. Тэгээд ер нь бол за энийг одоо миний хийх ёстой ажил юм байна гэдэг энэ 2021 онд нэг сард одоо хараагүйчдийн хөл бөмбөгийн холбоог үүсгэн байгуулад ажиллаж байна. За тэгээд бидний хувьд гэх юм бол мэдээж мэдхгүй одоо чадахгүй юмнууд маш их тулгарч байсан. Яг л шинэ спорт, тэгээ шинэ төрөл би өөрөө ч мэдхгүй байсан. Өөрөөс одоо судлаад, суралцаад тэгээд хүүхдүүдтэйгээ мөн ажиллаад тий алдаад оноод бас ингээл явжлаа. За бөмбөг хатад тавиад нэг гараар хүрээрээ. За багшаа сонсоод чиглэлээ олоорой. Сайн бай. Мундаг. Яг бодтой юм гэх юм бол одоо энэ харааны бэрхшээлтэй ч бай, нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүн ёсоор нь хүлээж аваасай. Энэ бол хамгийн том одоо номер 1 одоо нийгэмдээ хандах одоо тийм одоо гуйлт гэх юм уу? Тийм хандлага байна. Хардагч бай, хардгууч бай. Одоо өөр бусад бэрхшээлтэй ч хүн бай. Бүгдээрээ л хүн тийм нийгэмдээ одоо нэгээ ялгуурлан гадуурхахгүйгээр одоо эрхтгч нийгмийг хамтдаа бүтээцгээе. Энэний одоо мэдрэгдэж байна уу? Мэдрэгдэж байна. Ингэж зохихлоор чинь бөмбөг чинь ийшээ ч юм уу бөмбөг чинь хаашаа ч хамаагүй явчих واخгүй. Тэгэхээр бөмбөгөө энэнгээр зохин заяа. Ингэж зохих шиг заяа. За дахиад зохиод үзтээ. Зөв. Хүүхдүүдтэй, залуучуудтайгаа энэ спортыг одоо хамтдаа хөгжүүлье. Энгийн клубын тамирчин одоо хүүхдүүд одоо та бүхэнтэй манай тамирчид бас ингэж ижилхэн одоо тоглох боломжтой. Тэг ер нь бол яг тэр бичлэгийг үзэх юм бол яг л хардаг хүн шиг яг тоглолдог. Тэгэхээр тэр нь бол үнэхээр гайхалтай. Маш их мэдрэмж, маш их одоо сонсох чадвар нэлээх одоо өсөх дагаа хөгждөг. За тэгээ үг хэлээ. Юу хэлээ? Удахгүй гадагмаа. Удахгүй явах гадагмаа. Хичээл гарч чадхад тэр бүжиг явуулахгүй.
Тэгтээ өөр газар байгаа тийм шүү. тавтаад хахад та нарт явуулах байгаа. Явуулахгүй байгаа юм уу? Яваад идэж. За одоо удахгүй явуулъя за. Тэргэлд болохоор өнөөдрийн бэлтгэл сонирхолтой байсан биз дээ. Гэдэг яагаад вэ тийм үү? Манай ээж бас гэдэг. Оо тэгээд нөө. Тийм. За энэ одоо ийм хаалтнууд байгаа. Энэ бол хаалт хамгийн түрүүнд одоо тамирчдын аюулгүй байдлыг хангана. Хоёр нь яг шугамын үеийг эзэлдэг байгаа. Тамирч маань одоо цаатлын хязгаар маань энэ байх нэ. Тэгээд энэ дэр хүмүүс маань ойлгосон ч гэсэн шууд тэгээд тоглоод явах боломжтой. Ийм спортын одоо төрөл байна. За мэдээж энэ тасархай энд шугам байгаа. Энэ бол өөрийн талбай одоо өөрийн талбай хагастай яг төв хэсэг байна. За энэ хаалгачийн одоо торгуулийн хэсэг байна. Тэгээ энэ хаалга байгаа. За яг энэ нөхөл болохоор ингээд. За хаалганы хэмжээ болохоор яг футзалын хаалгыг бодох юм бол арай том. Дээшээ 2.14 уртаашаа 3.66 одоо нэг санжин ийм үнэтэй урттай байдаг. Тэгээ хаалгач нь гэдэг юм бол яг цэвэр хардаг хүн хаадаг байгаа энэ спорт дээр 5 эсрэг 5 тоглоно хаалгач нь хардаг хүн манай одоо жишээ нь манай багийн хаалгач маань бидний хойноос удирдах нь удирдах зааварчилгаа өгөх нь манай багийн хөдөлж тасгалжуулагч гэж байгаа. Тэр хөдөлж тасгалжуулагч маань эсрэг багийн хаалганы ард тал чимээ өгдөг байгаа. Чимээ өгж манай товтлогчд маань тэр хүч чимээгээр хаалганы голыг баримжуулж одоо зочдлох гэдэг байна. Энэ болохоор 2004 онд Паралимпийн төрөлд орсон хэрнээ маш залуу спорт хэрнээ Паралимпийн одоо спортын төрөлд хамгийн сонирхолтой спорт гэж байна. Өдөр дараа бүгд өөрсдөө тэмцээнд орж ийн гэж бодоод гол оруулаад хэлээ голын байр тэмдэг идэхөө. За тэгээд. За. Гол оруулъя тий. За. За бөмбөг газар тавиарай. За бөмбөг нэг гараар хүрээрэй. Нэг гараар хүрээрэй. За зөвхөр. Оо гол! Сайбай! Голд. За бид хоёр ингээд манай амар төвшин маань ихэр байгаа. Би бас ихэр. Би ихэр сан төвшин. Яасан? Манай ихэр үү? Үгүй амар жаргал. Амар жаргал байна. Амар жаргал манай амар төвшингийн ихрэн тий. Амар жаргал. Хичээн бас Соко гэдэг Око гэдэг ихтэй байхгүй юу? Тэгээд бид хоёр одоо миний мэддэг хамгийн сайн тоглогч бол Кристиано Роналдо. Тэгээд би чамаа Кристиано Роналдогийн 7 номертой тоглогч гэж нэрлэе шүү зөө. 7 номертой амар төвшинтэй за. Тэгээд дараа ирэнгүүт чи гоё амар мундаг болцсон. Бүр ингээд Паралимпиад ороод бүр ингээд амар лаг тамирчин болоорой за. Чи уусаа амар сайн зогт юм билээ шүү. Дуулахлаа. Дэгдэгийн нас. За, садуул. Одоо дэгдэгийн насаа дуулаад өччих заяа. За. За. 1 2 3 Боршоушик бүцгэнсэн улбрайхан нас мэн ангахай шиг шагалцсан алт шиг хүүхэд нас мэн ангахай шиг шагалцсан алт шиг хүүхэд нас мэн. Инуи. энэ микрофон баггүй зэ. Дөрүүлсэн үү? Ингэж барьдаг байхгүй юу микрофоныг ингэж? За. Ингэж барьсан байна уу? Мөрөөрч ингэж. Дөрүүлж юм багш ингэж яриудаг. Ямар мөн. Шууд ингэж. Сая чамд энэ дүүгийн зааж өгсөн. Дөрүүлж юм багш. За одоо нөгөө хараагуйчдын хөл бөмбөг чинь одоо дэлхийд хөл бөмбөг бол үүсдэг утцсан байгаа шүү дээ. Хараагуйчдын хөл бөмбөг бол яг одоо сайхнаас үүсээ дэлхийд хөл нийлүүлж халахад айгүй боломжтой байгаа. Манай Монгол төвчгөр хоцроогүй байгаа гэдэгчсэн тий яг энэ талаар. За манай холбооны хувьд бол үйл ажиллагааг бол
эрчимтэй явуулаад за тэгээд сургуулийн өмнөх насныханд одоо гээд бэлтгэлээ гээд орлоо явж байгаа. За тэгээд бид нар бол одоо энэ спортыг хөгжүүлж, Монгол хөгжүүлж те энэ хүүхдүүдэд тусалснаар ямар нэгэн тийм одоо эрх ашиг те ашиг онжоо бол харсан юм байхгүй. Гол нь энийг спортыг те хөгжүүлж, за харааны бэрхшээлийн иргэдийг одоо нийгэмд их оролцоог нь улам дээшлүүлж те биеийн тамир спорт, за хөлн мөгөөр хичээлээд нийгэмд бас идэвхтэй байр суурьтай байгаасаа гэсэн чин хүслээр энэ ажлыг хийгээд явж байгаа. За тэгээд бидэнд одоо шаардлагатай байгаа гэд зүйлсэх юм бол хамгийн дөрөв тамирчид маань аягүй хэрэгтэй байна. Бидэнд одоо ингээд 4 настай ингээд анхны ингээд 4 сурагч маань тэгээд цаашлаадтай ингээд за сургуулийн насныхан тасан туршид за бүр охид эмгтээчүүд хүртэл ингээд бид нарт ингээд гарч ирээ за бид ингээд спорт тоглоё гэх юм бол хэдрий бид ингээд энийг ажлын хажуугаар ингээд тэг ингээд сайн санаа үүднээс хийж байгаа ч гэсэн тэг ингээд тэр хүмүүс гааж их юм бол бидэд одоо 7 хоногт тэг сардаа жилдээ илүү их цаг хугацаа зарцуулаад тэг сайн санаанд туслах гэсэн хүмүүсээс нэгтгээд олон хүнийг ингээд хамруулад хичээлүүдээ хөлмөгч боломоор байгаа. Тэгээд тэг үргэлж нээлттэй тэгээд шинэ спорт учраас нэг ингээд байгаа юм л да. Бид нар одоо ингээд энэ багцуудыг ингээд сургаад яах юм бол 10 жилийн дараа хэд тэгээд техникийн шилдэгүүдтэй ингээд өрсөлдөө барьцаал мэрзэлтэй өрсөлдөхөөр тэр хэмжээнд хүрснэ гэж бид нар төлөвлөд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар аягүй тийм тамирчдын эрэл хийлж байгаа. Тэгээд ялангуяа охид бүсгүүчүүд бас хамрагдаасаа тий. Тэгээд охид бүсгүүчүүд маань бас нээлттэй байгаа тий. Спортоор хөлбөмбөгөө тоглож чадсан итгэлтэй байгаад бидэнд хандаасаа гэж хүсэж байна. Энэ одоо санаа одоо тэгэхээр цаасан дээр буусан. Цаасан дээр буугаад өнөөдрийг одоо энэ хүүхдүүдтэй бэлтгэл хийх хэмжээнд одоо хүртэл дэмжиж тусалсан. Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын хараа хүчний үндэсний холбоо, Австралийн элчин сайдын яам болон TG Sport мөн хүмүүнзээ хамт олон тав маш их баярлалаа. Бид бүхэн улам их одоо хичээж ажиллах болно. Хэрвээ одоо харан бэрхшээлтэй хүүхдтэй ч залуучууд та бүхэн сонсч байвал бидэнтэй нэгдээд хамтдаа бэлтгэл хийж хөлбөмбөг тоглоцгоё. За баярлалаа. Баяртай. Тэгээд Хойдоо хөлбөмбөг тоглоно. за хөлбөмбөг тоглоё. За нэш. За тоглоё. За тоглоё. За тоглоё. Тоглоё.